юу яцхан залуусаа. Үгээр энэ удаагийн блогийг эхлэе. Өнөөдөр сайхан бас нартай өдөр байна. Ойр тэр нь тэгээд дулаан ороод жоохон нар их гарч байна шүү дээ. Тэгээд өнөөдөр би 6-аас эхэлнэ. Гэрээсээ нэг 4 өнгөрөөгөл гарлаа. Бас нэг 30 минутын запастай гарч байна. Өнөөдөр орой эхэлж байгаа болохоор орой л дуусмаглаа. Бараг үүрээр 3-4 гээд дуусчих болов гэж би бодоод байна шүү дээ. Ажил дээр трафик гайгүй, зам ам хаачаагүй, бас нэг гайгүй байх юм бол тэгээ буучдаг байхгүй. Тэгээ бас ханаа төрчихсөн байсан сая хэд хоног. Одоо гайгүй болж байна бас. Тэгээд асуулт хариулт маань манай нэг багын найз маань мессеж бичээд алга болчлоо. Багын найз маань би багын найз байна гэд мессеж бичсэн байсан. Тэгээд би комментэн дээр хариу бичсэн. Тэгээ хариу бичээгүй л байна. Надтай холбогд энэ бичлэгийг үзэж байгаа бол надтай холбогдохыг хүсвэл миний Facebook пэйж маань ороод хаягаар маань ороод мессенжерээр нэм бичээрэй. Би чамраа буцаад холбогдноо. Тэгэхгүй бол яг коммент дээр бичлээ чамраа яаж холбогдохоо мэдэхгүй байна. Тэгээд нөгөө YouTube-д хаягч болохоор ингээд имэйл хаяг янз янзын юмнууд өгдөн штэ. Тэрүүгээрч болохоор ямар ч холбогдох боломжгүй байгаа байхгүй. Яг ямар юуны хаягч мэддэхгүй байгаа болохоор тийм болохоор зөв над руу мессеж бичиж Facebook хаягаар мессеж бичиж Instagram ч юм уу Facebook-ээр тэгвэл би буцаад холбогдъё. Тэгээ буцаад хариуг нь өгнө. За тэгээ бас нэг коммент байсан. За дараагийн коммент маань юу вэ гэвэл Англид ерөөдөө нэг ийм том тэрэгнүүд ерөөдөө ийм газраас ингэ том дайтай талбайгаас ингээ ачаагаа ачаад зөөдгөө гэсэн байсан байхгүй юу. За тэр бол ийм шүү. Яардаас авдаг газар, яардаас авдаггүй газар гэдэг зөндөө байгаа. Ажлын чинь юунаас болдог байхгүй юу. Онцлогоос болж. Одоо манайх чинь нөгөө warehouse-аас дэлгүүрээ ачаад зөөдөг болохоор warehouse-аас дэлгүүрлээ ачаад зөөдөг болохоор манайх ингэдэж шүү. Том яардуудаас аваад тэгэн гутлаа ингээ warehouse-аас аваад тийм warehouse-аас аван гутлаа дэлгүүр дээр буулгадаг байхгүй юу. Бусад ажил байдгийн янз янз байдаг шүү. Одоо жижиг газруудаас очиж ачаа аваад ямар ажил хийж байгаас шалтгаална. Одоо юу гэдэг вэ? Одоо юу гэдэм дээ. Юу гэдэг штэ. Шүүгээр одоо энэ толгойд орж иддэг. Хийхгүй байгаад асууж нөгөө анх чинь амар мэдээд төгс дээ. Одоо бүр мартсан байна шүү дээ. Юу лээ? General transport. За би юу ч гэсэн дэрэг биччихье заяа. Тэрүүгээр нь болохоор янз янз юм ачна. Энд тэндээс очиод ач гисэн юм ачна заяа. Тэгэл тэр чинь хөдөөний тосгонд буулгуулна, лори орж болохгүй газрууд руу дахиалга өгсөн бол тийж лоритойгоо орж буулгана гэл зөнзөө бас хэцүү замууд байгаа. Жижиг зам дээр очиж буулгадаг Монголын шиг. Тийм их бас байгаа. Тэгэхгүй бол ганцхан ингээд warehouse-аас warehouse-ын хооронд явахгүй. Тэгэхдээ warehouse-аас warehouse-ын хооронд ачаа зөөдөг тийм ажилд орчвол ерөнхийдөө ингэж явна. Тийм warehouse-аас warehouse-ын хооронд явдаггүй бас тийм ажлууд байдаг байхгүй. За тэгээд үүгээр энэ удаагийн блогийг эхэллээ. Та нар маань блогоо туглан сууж таалан сойрхно. За ингээд баруун дээр ороод ирлээ. Тэгээ одоо vehicle чи машина шалгана. Иргэн дорны үзлээс хийн манай жолооч нар явж байна. Тэгээд энэ дотор юу вэ гэсэн хамгийн сонирхолтой юм юу вэ гэсэн чинь энэ өрүүл. За энэ суудлаа яриа. Өрүүл бараг одоо миний нүүрэн дээр наалдах нэ. Одоо ямар хүн суусаа. Суудл амар өндөр. Тэгснэ өрүүл амар урт. Тэ. За ингээд юугаа хянахайг орж яд төрөлгөө хардаг байхгүй. Одоо асаа. За ингээд асаахлаар одоо агаар чин айр чин юу гэж аахгүй 4.2 бар гэж аваад одоо энэ чинь ингээд мотор ажиллаж байгаа тусам ажиллаад ингээд нэмэх хэрэгтэй байхгүй. Жиргүүлийн агаар энэ бүх юм агааруудыг нормал даа ингээд нэмэл. За дизель түлш маань талаас дээгүүр байна. Ад блүү маань баг дүүрэн шахав байна.
За би та нарыг юу харуулах гэж яриад байгаа шүү дээ. Энэ тако машин чинь энэ багхгүй. За тако машин маань энэ. За энэ тако машин маань ихэд би одоо тако карта их болоог байгаа. Ягаад гэвэл би үзлэгээ хийжээ дараа нь хөдөлгөөс өмнө хийчихнэ. За бас нэг цаг хэдэн минут хэмнэх гээд байна шүү дээ. За тэгээд энэ маань нэг номерын жолооч 1 2 гэж байгааз. Хоёр одоо эсмэн жолооч энэ дийшээд байхгүй. Тэгээд тэгээ одоо жолоо барьж байгаа нэг номер руу гаягээд тэнгуул энэ дээр чинь нэг дахь жолооч хоёр дахь жолооч гэж харж ярьж байгааз. Энийгээ дарахлаа солигдно. Энд чинь одоо брейкинг цаг. Энд чинь одоо түр хоолд хийж байгаа цаг. Одоо зүр зогсоож байгаа. Энэ одоо ажиллаж байгаа үед энийгээ дарна. Ажил хийж байгаа тохиолдолд. Энэ одоо брейк авч байгаа тохиолдолд. Ингээд би одоо брейк аваагүй байгаа л да бид эхлэх байгаа. Карт ээгээг байгаа. Ингэж уншдаг байхгүй энэ чинь. Хоол тэгээд чинь энэ одоо ачаагаа үлээгээ зогсож байгаа тохиолдолд сайн дөрвөлжин дарах нь шүү дээ. Энэ болохоор ажлаа хийгээд одоо ингээд дотроо ороод ачаагаа ачиж байгаа тохиолдолд энийгээ дарна. За энэ чинь дараадах юм байхгүй өөрөө автоматар солигдоо явчихдаг. Тэ ингээд солиод хоёр дахь жолооч чинь карт байхгүй байгаа би ингээд орчихлаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ тако машин маань энэ тако карт хийж машин энэ дөрвөлжин цэнгийн юм авсаарах юм байдаг. Тэ тэгээд энэ гэрлийн асаагуурч энэ байна. Энийгээ дарахлаар ундрна. Энийг дарахлаар энэ улаан аст юм билээ. Сонио. Орой ингээд харанхуй давж бол улаан асаачт юм билээ. Тэгээ энийгээ дарахлаар ингээд өдөр ингээд асчдаг. Тэгээд энэ менежмент маань дотор ийм агуу storage сайтай. Тэгээд storage сайтай гэсэн энэ юу вирус шалгаж байгаа гэж шүү дээ. Оо энэ дотор ч бас хөөх юм хийчихээ вирус ухадгүй байхгүй яарлаа жолоодод энэ яаж. Энэ дотор чинь машины бичлэг байна шийддэг. Энд ч бас юм storage агуулгатай. Энэгээрээ бас агуулгатай байна. Ингээд гараараа. Энд чинь нөгөө хоёр дахь тэгээд нэг ор маань энэ ч ингээд цэглэгчтэй. Энд бас гэрэлтэй байна. Энэ яаж асдаг юм мэдэхгүй. Ажиллаж бас үзээгүй. Энэ л юм шиг тийм үү? Энийг дарахлаар асчих тийм ээ. Тэгээ энэ ч нэг хөшгтөө. Дээрээ доороо хөшгтөө. Ийм л явна. Тэгээ та нарт харуулсан шүү дээ. Манай Porsche явж байна. Энд нэг нөхөр надад кола үлдээсэн машин. Орж ирсэн байж харж үзээд байгаа. Энэ хөрөг чинь энэ. Татаад гараад ирдэг. Энэ storage цаас машина цэвэрлэх цаас мөн. Тэгээд доогоор шургуулгатай бас. Оо жааг маягтай юу. Чамд дэлгүүр ажиллаад дамшгүй дотор шүү. Энэ одоо колагаа ингээд уух нь байна шүү дээ. Энд ч нэг жоохон нэмэлт цэвэрлэлтэй. Энэ урд байгаа болохоор камер дотордлаа бичнэ, гадналаа бичдэг. Даатгалын камераас тавьж өгсөн гэсэн. Энэ маа түүшээдэг карт маань энэ байна. За тэгээ ерөнхийдөө бол ийм байна. Тодорхой нь бол нэг иймэрхүү байдаг шүү. Тэ манайхаа. Тэгээ яг би тако карт үзүүлэх гэж хагаад энэ машиныг тайлбарлах гэж хагаад та нарыг бүгднийг нэгсэн тайлбарлалаа. Энэ тамхи татаж болохгүй гэсэн байна. Тэр машины чинь өндөр байна. Өндрийнх нь хэмжээ. Тэгээд ойлоо амралтай ор. Эний чинь ингээд сөхлөөр доороо ийм байт юм лээ. Тэр доороо хайрцагтай хийж бас янз янз юм байт юм лээ. Энэ талаас нар тусаад байвал энийг ингээ буулгах чинь. Урд талаас нар тусаад байвал энийг ингээ буулгах чинь. Тэгээ машины чинь хойдлын гэрэл энэ. Хоёр нэг холбогдуудаа салгахтай энийг харанхуйд энийг асааслаа машин жоохон гэрэл асчдаг байхгүй. Тэ нэг ирэхэд нэг юм ирэхэд тодорхой нь байшгүй манайхаа. Та нар сонирхолж хэлэхэд. Энэ болохоор юу вэ? Энэ даацын дугуйгаа өргөцсөн байгаа юм байна одоо. Энийг дараад буурчин. Хүнд доороо дүр ачаачих юм бол энийг буулгах шүү дээ. Энэ болохоор машин чи хойшоо гэрлэн дохоо мохон дээр уруу өксөр газар зогсож байгаа тохиолдолд машин чи хойшоо өнгөрөхгүй гэсэн үг. Өнгөрөхөөс хамгаалсан. Тэгээ энэ болохоор лайн сулгадах. Тэгэл камер тэгэл энэ. Тэгэл бусдын та нар ойлгож байгаа шүү дээ. За. Нэг иймэрхүү.
За би одоо машиныхаа үзлэгийг хийгээд дотроос орж ажиллаа аваад тэгээд хөдлөн 4 ёсороо та нар мэдчихэж байгаа юу гэдгийг орж ирээд нөгөө усныхаа тогтоогчийг тавина. Усныхаа тогтоогчийг тавина. Чинийхэн цэвэрлэгчийг гаргаж тавина. Дөрөв ёсоор эдрүүгээ хийдэг. Өрүүлээ тавлаа. Суудлаа жоохон багсаа, өрүүлээ жоохон багсахгүй л. Миний уртлын. За ерөөдөө ингээд тохирчлоо. Өнөөдөр бэлтжлээ. Одоо бууж үзлэгээ машинаа эргэн тойрны үзэл. Гэлнүүдээ шалгаад, дугуйнхаа хийг шалгаад, тэгээ янз бүрийн хий алдаж гэнэ үү шалгана. Холболтуудаа шалгана. Тэгээ эвдрэл байна уу эргэн тойрны харна. Энэ өнөөдөр машин угаасан юм шиг байна. Энэ шил цонхстай амар заваарч. За тэгээд бичлэгтэй цугаагаараа цааш нь үргэлжлүүлээ. За үзлээ гэж явж байна. Гэлэн тохионод маань ажиллаж байна сайх. Дугуйнхаа хийнүүд маань гайгүй байна. Гэлнүүд маань гоё ажиллаж байна. Холбогдсон кабель маань ашгүй байна. Холболтууд маань гайгүй байна. Гэлнүүдийн ажиллаж тохионод маань ажиллаж байна. Дугуйны хийнүүд маань гайгүй нөө. Эргээд бол бүх юм зүгээр байна уу? За. Ороод газ. Ачаага ачи да. Ажлаа авчаад ачаага ачи. Офс руу очиагаа тий. Ачаага ачиа. Ачаа нэг 60% тал байл. Хаагаа лацаа гээд. Лацаа ичл. Юм шиг лац өгсөн байна. За. Хөдлөдөө. Юу гар хаваас мэн дөө манайх бүгдөө явчих. За ачаага ичсэн. Одоо хөдлөхөд бэлэн болцсон. Тэгээд температур нь буугаагүй байна гээд жоохон хүлээгээл хэлж байна. За. Хөдлөх гэсэн чинь хөргөсний чинь температур буугаагүй байна. Зүг. Температурыг зааж. Хасах 3 тааж шүү дээ. Энэ бол хангалттай л. За өнөөдрийн хоолой цайны цагаар юу вэ тааруулъя. Хуушур байлаа. Гэрийн ус гоё шоо. Хөрсний температур буугаагүй байна гэд намайг хүлээлгээ суудчихлаа.
явчмаар ах юм. Дахиад жоох үлээ да. Баах уу яачлаа шүү. Теперь я чебурашка. За та нартайгаа одоо буу хаалаад явъя та замдаа. За одоо гараа явж байна. Сая хөргөчний температур гэдэг температур ч амар өндөр байна. Чи жоохон буудлан жоохон хүлээх хэрэгтэй байна гэдэг. Энэ шинэ залуу ажилд орсон. Энэ шинээр орсон залуу маань температур хүлээнэ гэдэг жоохон уян ажиллаа. Бусдаараа бол гайваа би бол эрт гарч байсан. 30 минутын өмнө гарч байсан. Наа баг 30 минутын дуурчлаа. Одоо гараа явж байна. Гайгүй. Сайн энэ залуу гас болоод 30 минут ажиллачихлаа. Дэн. Хатахан зүрж байна. Сайн тойрог дээрээс орж ирсэн байхгүй юм. Лоринуудыг би нэг л жижигхэн тойрог болглоо. Лорины тойрог дээрээс орж ирэхдээ жоохон зам тавьж өгч оруулж явахгүй бол өдөр баг очих хэрэгтэй байсан газар. Уучлаа агуудаад ингэж температур ч өндөр байна гэд уйлж үзлээ. Гэхдээ сая би бичлэг нэгэ явуулсан байхгүй. Гэхдээ миний температур ингээд бүр хасах 3 зааж байна. Гэт мессеж бичлэг нэгээд мессенжерээр явуулсан. Тэгсэн чинь WhatsApp-аар явуулсан офс руу. Тэгсэн чинь нөхөр iComment гэж авчих штэ. Тэгээ би рүү сая 15 дугаар хаалган дээр хүлээгээ зогсчихсон чинь. Look, I'm in a bay 15, yeah? I show you the temperature. Миний бичиг цаас нөгөө лац дэлгүүрийн дэлгүүр эдгээр бүгдийг бариад өрөөд ирж байна. Би ч очоогүй яшиг зүгээр өөрөө хурж яад үг гэдэг.
Одоо жоохон хуучин жолооч болоод байна штэ. Транспортын дээр юуны цогцолтой зогсож байгаа сууж байгаа хүмүүсээ өөрсдөө авчирч өгөх гээд. Тэгээ гүрийгээ суучсан чинь өөрөө авчирч өгч байна шүү. Тэгээ миний буруугаас биш л аахгүй. Сая хөрөгч бол хасах 3 заажсэн чи нөхөр ирснэ. Миний дэлгэсэн дээр болохоор чиний температур чи нэмэх 6 заагаад байна гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр нэмэх 6 заажсэн ч ер нь гайгүй шүү дээ. Энэ багтаал байгаа шүү дээ. Одоо шинэ болцоо замын хөдөлгөөн гайгүй байгаас илүүхэн байгаа. Тийм болохоор Лондонгийн дэвээр гайгүй хурдан яваад очиж байна. Ер нь 2-5 дэлгүүрлүүгээ явахдаа замын хөдөлгөөнийг оройтож явдаг болохоор замын хөдөлгөөн маань их багассан байдаг. Бусдаар бол гайгүй амархан. Дэлгүүр дээр очсон байхад эдгээр нөгөө лифтээр биш шууд хаалгаар ухар зогсож байгаад оруулах болохоор арай хурдан цагийн дотор л амжиж байна. Шинэ ерөнхийдөө бол такси, Uber тэгээд энэ delivery-гийн мотоциклнууд их явна да. Тэгээ автобус. Тэгээ цагдаагийн машин. Тэгээ нөгөө дэлгүүрүүдийн ачаа хөрж байгаа лоринууд. Тэгээд их энийг гих мэтлэн машинууд явна да. Урд зам дээр машин парклж 2 дугаар игнэнд орохоос. Алсаас дээгүүр нь гэж хараад тэнд машин парклцсан мөн гээл бич. Замын ажуулаар машинууд чиргүүлээ жоохон зайтай өрөхгүй гэдэг чинь зурчих гээд байдаг. Тэгээ том машиндад мэдрэгдэхгүй өнгөрч байна. Жижиг машин чинь зүгээр алаар насаад орилол явчихдаг юм лээ. Том тэргийг жолооч болох юм ямар шүү вэ гэж юу? Гоё штэ. Том тэрний жолооч байрал том тэрэг байрал явах бас гоё юм байна. Тэгээд өнгөрсөн жилийн 8 сард ажиллаад жолоогоо төгсөөд тэгээд шууд энд ажилд орсон ингээл юм сурч энэ ажлаас өөр газарт ажилд орё гэхээр нөгөө бусад том компаниуд чинь доод л 1 жил жолоо барьсан туршлагатай жолооч ажилд аавна гэд дөнгөж төгссөн шинэ гаруудыг бас авах нь ховроо аргачгүй дээ. Тэгээ бид нар чинь тэгээ юу ч мэдэхгүй. Жолооны хичээл маань ер нь хийдээ бол жолооны шалгалтын дээр унгаахгүй талаас чинь зүгээр хамгийн заагаад байдаг болохоос биш. Яг амьдрал дээр ингээд зөндөө юмтай уучрах гэдэг нэг заахгүй шүү дээ. Хотын дүүгээр жолоо өрөөлээд 20-тай газар 20-тай явуулаад за одоо энэ дээр ухар энэ дээр гэж тэрийг зааж өгöd. Тэгээ тэрүүгээрээ шалгалтаа өгöd тэнцхэн тэнцэл унах нь унаад явчихдаг байхгүй. Манай лори явчихтай. Тогсон ч урдаас тохиж байна. Одоо цогоо гаргаж мэдчихлээ. Энэ буцаж байгаа юм байна та. Зэ дахиад тойрог. Тойрогуудыг бол сайхан тойрог штэ. Тэгээ энэ тойрог дээр явж байхад гол нь жуулхан гарахгүй бол ачаа маань дурчих гэдэг байхгүй.
талах малхаа эдгэрэж ингэрээ сэтгэндээ давхарлаа тавьж эдгэрч хажууд чаа нурчих юм бол амар ядаргаатай өөрөө босгож угсаж тавина. Тэр савтаа ус мус ч юм уу ногоонууд чинь хайрцгаар давхарлаа тэгээ скотч сул скотч юмнууд ч бас унах магадaltaй. Тэгэхээр болж өгөл зөөлхий гэж зөөлхөн гарч авахгүй. Энэ энэ. Машаар орно штэ. Үүдэн дээр нэг машин парк хийх юм ядаргаатай бас. За ийш цэграл руу ухрах. Ухрахтаа цаг алдахгүй л ухарчмаар байна. Лаг болсон байгаа тийм. За ачаага болгож байна уу? Ачаага болсон чинь зай байдгүй. Ямар зай байдгүй? Энэ завсруудаар л болгож байна. Тийшээ дүүгээ бүгдийг ингэж байрлуулчаад энэ хажуудлын баруун талаагаа нь хөргөж байхгүй. Хөргөшөндөө хөргөсний хамнуудыг хийгээл тэгээд энэ вестүүдийг ачаал тэгэл дуус. Энэ зүгээр юм дуусаа. За газ болгоно. Яг хөргөшний юмнуудаа ажиллаа. Хоёр хөргөшний дүүрэн болголоо. Хаалгаа агаал. За тэрийг хог навшаа ачаад хөдлөн дөө. Энэ юу вэ? Папс юм уу? За. Ярдан дээрээ зогсчлоо. За ингээд ярдан дээрээ ашиг нороо паркчлаа. Одоо бичиг цаасаа хийгээд офс руу оруулж өгөөд, транспорт дэс руу оруулж өгөөд тэгээд өнөөдрийн ажлуугаа дуусч байна. Бичлэгтэйгээ цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe дарж байгаа хүн бүхэндээ маш их баярлж байна. Би бичиг цаасаа хийгээд транспорт диск руу оруулж өгөөд тэгээд өнөөдрийн ажлыг дуусна. Одоо цаг болж байна. 3 цаг 56 минут. Би 6-аас эхэлсэн гэдэг чинь 10 цаг ажиллаж байна. Болж шүү. 10 цаг ажиллаад хахад болж байгаа байхгүй. Тэгээд сүүлд нэг хөргөсний температур чин болоогүй нэгээд намайг 30 минутын баг 30-40 минут баг зогсооцсон баг шүү. Тэгээд тэрийг зогсоохыг тооцох юм бол өнөөдөр ч эрт дуусчих байлаа. Тэр жоох намайг уйжлаа. Бусдаараа бол гайгүй. Бусдаараа бол бүх юм гой замж гой чөлөөтэй байлаа. Сайхан явал гэлзуулаад гараад ирлээ. Энэ шүний деливерүүд ирж байна. Одоо өглөө үүрэж одоо 3-аас ахуулаад нэг өөр компаниуд чинь деливеригээ буулгадаг тэр цаг нь багхгүй. Тэгээ деливеригээ буулгаж эхэлж байна.
Би болохоор дуусч байна. За. Олон юм нуршаад яг хуу бичлэгээ цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Лайк, subscribe дарж байгаа хүмүүстээ маш бүрч их баярлалаа. За тэгээд комент бичээрэй. Комментны хариу би чадах чинээгээр нүгэн. Тэгээд өөр асуух зүйлөө доор комент бичээрэй. Манай багын найз минь энэ бичлэгийг үзэж байгаа бол холбогдоорой. Тэгээд тэр чигээр алга болчихоо. Чамд өөрлөө чи холбогдъё гэсэн чинь даанч яаж холбогдох юм мэдэхгүй байна. За тэгээд бүгдээрээ дараагийнхан бичлэгээр уулзъя. За түр бай манайхаа. Cheers. Please subscribe my daddy channel.